нийгэм даяар ирээдүйн зөв эрүүл Монгол хүүхдийг бий болгохын төлөө чин сэтгэлээсээ тэмүүлэн ажиллаж байгаа Харман Фүүжи сургуулийн нийт хамт олонд за энэхүү санаачлагыг бид бүхэнд бий болгож өгсөн монголчууд бид бүхний бахархал арлын Япон орны их авраг Харман Фүүжи Бямдорж танд чин сэтгэлийн бас талархал дэвшүүлье. Өнөөдөр нийгмийн хамгийн гал авж байгаа сэдв бол сүүлийн үед энэ суруу скутер. Ахны маш эмгэнэлтэй тоо мэдээд дурдж өгье. Гэмт сонгох судлалын үндэсний төв гэж байдаг шүү дээ мэдэн тэ. Гэмтлийн эмнэлэг хороолт байдаг. Мотоциклийн осол 55 хүүхэд. Сурууных 7, мопед 22, скутер 26, ундаг дугуйтай 34 хүүхэд гэмтсэн байна. Зөвхөн 2-7 хоногийн хугацаанд. Энэ бол маш эмгэнэлтэй бөгөөд аюултай тоо баримт. Тийм учраас энэ скутер сурууныг хүүхэд багчууд зам тээврийн осолд өртөх эрсдэл хамгийн их байгаа учраас 10 жилийн сургуулиудаас бид бүхэн эхэлж суруунгүй скутергүй сургууль гэж энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаамаа. Ийм учраас ахын 3 зүйлийг захиж хэлэх гэсэн. Нэгдүгээрт суруун скутергүй сургууль болж давалцгаая гэж бүх Улаанбаатар хотын сургуулиудад уриалж байна. Сурагчдын аюулгүй байдал бол сургалтын чанараас дутхгүй үнэт зүйл. За дөрөвгүй бол эрсдэл нэмэгдэнэ. Ийм учраас сургуулийн орчинд эдгээр хэрэглээг зохицуулах, хориглох, урьдчилан сэргийлэх бүхий дарга хэмжээг бид бүхэн хамтран зохион байгуулах болно гэдгийг сургуулийн удирдлага, нийслэлийн боловсролын газар, за мөн энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагын нийт хамт олноосоо та бүхэндээ уриалж байгаагаа бас илэрхийлье. Хүүхдийн амь наснаас илүү бизнес гэж үгүй. Алтнаас үнэтэй хүүхдээ амь эрсдэх унаад бүү суулгаарай гэж би эцэг эхчүүдэд уриалах гэсэн. Ахын ч гэсэн та нар шиг 10 жилийн хүүхэд байсан. Ахын ч гэсэн дэвгүй байсан. Сахилгагүй байсан. Энэ бол та бүхний асуудал биш. Энэ бол эцэг эхчүүд бидний асуудал. Харин хүүхдүүдтэй суруу скутер унлаа гэж буруудахаас илүү болохгүй гэж ойлгуулах нь эцэг эхчүүд та бидний үүрэг юм аа. Сургууль хүмүүжүүлэгч багш нар бид бүхний үүрэг юм. Тийм учраас хүүхдүүдэд загнах, зандрах биш. Харин хүүхдүүдэд зөв хүн болгож хүмүүжүүлэхэд гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол ямар чухал вэ гэдгийг хамтдаа үзүүлцгээе. Хамтдаа энэ хүүхдүүдэд Монголын ирээдүй болгож 20-30 жилийн дараа Монголыг дэлхийн түвшний дараагийн Монгол улс болоход хөгжүүлэхэд хамтдаа хичээцгээе гэж бас уриалж байгаамаа. Ээж аавууд багш нар бол ойлгох бах. Хайр бол хамгаалалт. Та бүхэн эзэн нэг өдөр ээж болно, эзэн нэг өдөр аав бол. Тэр үедээ илүү ойлгох бах. Яг үнэн хэлэхэд та нарын амийг аврах хүн бол таны ээж аав, таны ах эгч, таны гэр бүл. Өөр хинч. Бидэнд бонус ам гэж байхгүй. Бид нар компьютер тоглоход бол бонус амтай байдаг. Яг амьдрал дээр биднэрт бол бонус ам гэж байхгүй. Ганцхан ам гэж бий. Бас бид нар энэ нийгэмд амьдрахдаа ганцаараа амьдраагүй. Танай ангийн хүүхдүүдийн эргэн тойрны найз нөхдүүд энэ Монгол улсад, энэ дэлхийн нийтэд олон сая хүүхдүүд зэрэгцэн оршиж байгаа. Тийм учраас ээж аавууд би та бүхнийг энэ унааг хүүхдүүдтэй битгий унуулаарай. Энэ бол хүүхдүүдийн та бүхэндээ олгож байгаа үхлийн аюултай зэвсэг юм шүү гэдгийг би бас онцлж хэлье. Энэ учраас хүүхдүүд минь та нар бүхэн биднийг хоригдж гин, загнаж гин, зандарж гин гэж ойлгохоос илүү миний хүүхдүүд 20-30 жилийн дараа энэ Монгол улсыг дэлхийн түвшинд аваачаарай гэж ээж аав нь загч байгаа юм шүү. Багш нар нь хүсэж байгаа юм шүү гэдгийг ойлгож хүлээж аваасаа гэж ах нь хүсэж байгаагаа илэрхийлье. Эцэст нь ах нь дахиж хэлье. Суруун бол сурагчдын унаа биш. Сурагчдын унаа биш.
Энэ бол бидэнд хурд хэрэгтэй биш, бидэнд Монголын ирээдүй хэрэгтэй. Бидэнд энэ скутер сураанаар хурдлах зориг байж болно. Гэхдээ энэ бол бодит зориг биш. Харин энэ сурааныг унахгүй байх зориг гаргах шийдвэр чинь бол чамайг зоригтой гэлдэг. Яагаад гэвэл чи өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалж байгаа учраас, бусдын эд хөрөнгийг сахин хамгаалж байгаа учраас ийм юм шүү гэдгийг бас ахын хэлье. Хүүхдүүдтэй нэг л зүйлийг үргэлж бодож яваарай. Зүрхэндээ, тархиндаа Монголын ирээдүйг зурж яваарай. Амжилт хүсье миний хүүхдүүд. Баярлалаа.